9-р зүйлийн нэгдэх хэсгийг тус үндэслэн зарим болгох юм. Нэг эзэн бод Чингис хааны ишгүүдийг Монгол төр эрдэмтэн дээдэж өрийн ордонд залсуугаа. Энэ цаасны төгс халамжийн дүүрэг сардахан хариуцлага компаниг гүйцэтгэх захирал. Чагийн ан гүмөр өрийн банкны санхүүгийн газрын гадаад төлбөр Баяргий. Төрийн дээд однуудаар авч байгаа баяртай байна. И анхны нэр нь өдөөж сурах эдийн засгийн факультет гэж байгаа. Аквац цагчлаа гэж төгсөөд Улаанбаатарт Орос улсын байж хадгалах газрын тооцоо хөтөлбөр ажиллаж байсан. Овмар иргэний нэгтлэг хийгээд дахиад тэр байгууллагад арга нь хийгээд тэгжээд өдөөж хөөм батны захиргаанд иргэний нэгтлэг хийгээд өдөөж дэмжих санхүүгийн даргууд иргэний нэгтлэг хийгээд тэгээд сангийн амьдсан нийтдээ сангийн амьдсан болж таг гэж нийтдээ улсад бол 25 орчим жил ажиллаж байгаа юм. Дундуур нэг жоохон хөвгчлээ жоохон хийсгий гэж үзсэн. Ажилласан залбар болгондоо нэг шинэ хийж нэг бүтээч нэг ажлаар тасчих гэдэг. Бас багаас авсан хүмүүс байсан юм. Энүүнийг биелүүлэхэд одоо тэр өмнөх хорвоо хамт олон гэдэг манай хамт та хэдийн гарч байгаа нэг амжилттай явж байгаа байх чинь. Би шангар миний гэхээс илүүтэй намайг босоод дэмжиж надад зөвлөж сургаалаа ярьж байсан. Ажилтны
та бүгдийг маш аваа шүү. Баярлалаа гэж хэлье. Тэгээд энэ шагналд маань их булган сүртэй байж олон хүмүүс маань төр засгаас шагнал авч урам аваасаа гэж би хүсэж байна. За ерөөж байна. Яамны зөвлөгийг шалгалтаар тэмцээд тухайн үеийн одоо энэ хүүхдэд ойлгож байна уу? Аймаг даргын жолооч болохгүй. За тийм учиртай байна. За манай ээж бол бас юу тогтооны лигнийг өгсөн. Бас уддаг яруу насаар тийм гэсэн. Одоо үндсэндээ одоо бид дээр үл ярьдаг гэсэн шүү дээ. Сигарет нь ажигдсан уу, малч нь гэж ярьдаг гэсэн. Манай хол ажигдсан гэдэг зүйлсээр ийм хүн байна. Нийтдээ нэг манай ээжүүд 5 хүүхэд төрүүлж өсгсөн. Одоо 5-аас дээшин бүтэн инг тунхагч идэг. Улсын хоорондоо бас ажиллаж үзүүлэлтээс хэмжээнийхээ үр нөлөө үзүүлээд явж байгаа. Ийм хүмүүс байна. За ээж аваа хөө. Намайг бол таг хэлж байгаа. Би одоо өдөр нэг болдоос нэг болчтой шүү дээ. За энэ хүн байна. Энэ хүн Хотын дээрс юм яриад тагд мэдчихэв Монгол улсын авраг малчууны ярьж байгаа шүү би. Төрийн соёл хот. Ардын хурлын депутат Хөтөлбөрийн Баатар. Монгол улсын 7 дахь Хөтөлбөрийн Баатар тийм ээ? Эсвэл 9 дахь Хөтөлбөрийн Баатар. Мэдчихэв нэ таг. Хончин хүн байгаа. Энэ Булган аймгаас нэг амтч төрөө нөгөө бидний сургуультай гэдэг Очир гэдэг нэг Баатар байдаг байсан. Очир Баатарын дараагийн. Тэрний дараа ч Очир Баатарын дараагийн Баатар. Сонин цэвэрний цогтөл гэдэг хамгийн бага хүүхэд. Ховд аймаг ярьсан. Энэ болохоор манай том бат. Одоо манай энэ ханд мөнгө тоо хамгийн том ихчийнхэн байна. Франц явж таарсан багтай. Тэгээд нөгөө их сайхантайгаа танилцаж амжаагүй дөнгөж ирсэн. Тэгээ бас жоохон голонгоо ихтэй өгөхөд гэдэг ихтангаар ярьчлаа гэдэг. Тэгээд бүх ажлаа орхиод 14 хоног бий явсан. Тэр хооронд нөгөө ерөнхий нэгтлэн байтугай ажлыг амжуулаад Орос улс нийтийн аж ахуйн систем нөгөө одоо програм хангамжаар төгсөөгүй ч гэсэн энэ ингэж гар аргаар хийдэг юм биш байна. Бид нар ч ингээд цаасаач байсан ураад хийдэг маш их гар ажиллагаа ихтэй тийм систем байсан байхгүй Орос улс нийтийн аж ахуйн. Тэр систем анх ороод 14 хоногт тэр ажлыг өөрийн хэмжээнд дүгнжихэд дараа нь ирэхэд нэртэй ягч энэ ажил бол ингэж гараар хийх. Тэгэнгүүт энэ фотоби диск гэдэг нэг юм хард диск байдаг байсан шүү дээ. Тийм хард диск. Тэр хард дискэндээ нөө бүх юмыг хуудаад ингэж хийвэл энийг хэлбэрчилж юм гэдэг. Тэгээ Орос улс нийтийн аж ахуйн систем анхдагч болж манай сансар өргөө компани тэр нэг аюу гараар шивдэг юм эднэрийг шууд компьютер руу ажлыг анх түүжээж иржсэн. Тэгээд Орос улс нийтийн аж ахуйн компани ч дандаа гараараа санхүүгээ хийдэг. Тийм байхад бид нар ординат компанитай санхүү програмжуулах ажлыг бас анхдагч болж миний нэр зүрийг маш их өндөрт өргөхөд үнэхээр их хүчин зүтгэжсэн. Тэгээ нэг жил бид хоёр хамт ажиллахдаа манай дүү тэрийг мэдээд Орос улс нийтийн аж ахуйн одоо 4-р конторт 13-р одоогийн конторын ерөнхий нэгтлэнгээр амжирч дахиад 2 жил болоогүй энэ бүх системийн санхүүгийн ерөн бүтэц механик ажлуудыг автоматжуулах юм дээр маш их хичээл зүтгэл гаргаж ажиллаж тэгээ 3 жилийн дараа бүхэл бүтэн нэг ГМ-ийн салбарын захирлаар хамлагдаж ажиллаж байсан. Ийм өөрийнхөө Орос улс нийтийн аж ахуйн систем таниулж чадсан. Тэгээд дараа нь бид нар менежментийн хөгжил гэдгээр Орос улс нийтийн аж ахуйн системийг өөр албагүй ажлуудах хүрээнд хотоос менежментийн хөгжил зарсан. Тэр хөгжил бид хоёулаа ороод би сансар өргөд менежментийн хөгжил манай дөө ГМ компани гэдэг 13-р ороогийн конторыг менежментийн хөгжлөөр аваад тэгээд тэр үедээ бол бид хоёр түүчээ уужаас ажиллаж байлаа. Тэгээд ер нь өөр авдаг. Түүчээ мөнгөтэй шилэгдэг байж байна. Ер нь хараа Орос улсын системүүд дандаа ингээ өрөнд ордог. Тэгээд нөтөг юу яадаг бид нар яг хөө намайг болсон нөө сансарт ингээ илээд хороод ажилладаг гэж үздэг байхгүй. Наадвал чинь ингээ мөнгөө өгчдөг гэж ярьдаг. Гэтэл чи 15 дугаар хороор чинь бас айгүй мөнгө хороод миний дөө Оросууд 90 оны эхэнд нэг Оросууд явсан шүү дээ. Тэгвэл гэр болдог чи шууд нүгүүд орцсон. Буулаагаад орцсон. Тэгсэн чинь гэр болдсон хүмүүс чинь
байрны мөнгө төлнө гэдэг ойлголт бол байх. Мэдхгүй, дадаагүй. За тийм л бадаамтай байгаа. Тийм нөтөг газрыг босгож ирээд бид нөтөг дүүгээрээ бахархаж байгаа. Өнөөдөр би бахархгүй бол өөр би бахарх юм гэж энэ түүхийг ярьж байгаа. Тэгээд одоо дараа нь 2012 онд нийслэлээс нөтөг өмчөлжлийг маань зогцлоо. Менежментийн өвчлөлийг зогцсноо бид хоёулаа ажиллаа өгөн. Миний дүү бид хоёулаа ажиллахгүй багтаа энэ олон жилийн туршлагаар би одоо засгийн газрын тусгай санд нөтөг ерөнхий нийтлэн бодогчоор ажилд ороод дараа нь өөрийнхөө нөтөг аудитын компаниг байгуулад өнөө хүртэл ажиллаж байна. Дүү маань аппарат нөтөг энэ хооронд өдөө аж ахуй яамд ажилласан. Дээрээс нь та нартайгаа ингээд дараагийн сүүлийн 3 жил ажиллахдаа бас өрөвдөлтэй ажиллаад өрөөгөө үлдүүлж байгаад өнөөдөр маш их баяртай байна. Тэгээд дандаа ингээд би бинээ дэмжиж ажиллаж амьдарч байгаарэ. Бүгдэнд нь эрүүлийн хамгийн сайн сайхан нэгсээрээ энэ ороод тэгээд тааваараа аюул сайхан ажиглалтай өгөөрэй. Бүгдэнд нь ерөөсөн шүү дээ. Чиний тавьдаг. Нэгдүгээр нэг хэдэн дот 2 а тэгэхгүй нэгэндээ тэтгэн буучдаг, хүн төлөхгүй тэгэл хайшаа явждаг. Тэгэд хамгийн сүүлийн өдрөө хоноод ингээд уран нэг ойлгож байна. Та хэд одоо ингээд амраалаар мэдэж байгаа. Байрны мөнгө төгтгөр очингууд Нэг ийм цаас өг. нөгөө нэг банкны олонготой гонцоос гарч яд тэтгэж. Ахаа. Тэрүүнийг би ингэж бэлддэг. Тоосон бэлддэг. Би наачсан шүү. Баска. Наадах нь манайха наашаа анхаарлаа хандуулаарай. За энэ гоё сүнээр захирлаа бас бэлэг тэмдэглэлийг нь болтоо. Хэлээ. Хамтаанаас. За тэгээд би зүгэл мэдэн сайн нэг захирал хэлсэн. Хатны бичиг уншдаг гэдэг. Сэргэлэн International Expedition гэдэг төрөм бас байна. Бид нар төрөг буруугаар төрөөгөө өвдөөцөөс хатан дээр бичиж үлдээсэн төрийн хар хайрцагны хэн бодлоо ингээд тайлж уншдаг. За энэ хооронд бол ингээд 430 дугаар ашнаачууд энэ байгуулсан одоо модон жангор гэж байна шүү дээ. Модон жангор. За модон жангорын байгуулсан ашнаач юу хүн төрөөс эхлээд за сайн бай төр, за уран төр, жужаан гэдэг. За төрний дараагаар төрөг төр, тэрний дараагаар уйгар төр. Энэ төрийн нэрнүүд нь дандаа жижиг аймагуудын нэр юм байна шүү. Овгийн нэр юм байна шүү. А ингээд нөгөө төрөг уйгар гэдэг ингээд төрийг нь тухайн төр одоо төрийг байгуулсан овг аймгийн нэрээр нэрлэждэг. За тэгээд уйгар төрийн дараагаар бол хамаг монголчуудын байгуулсан их монгол төр. За тэгээд тэрний дараагаар бүгд мэдж байгаа бүгд 8 дахь монгол улс. За тэрний дараагаар монгол улс одоо ингээд үнээр цолгож явж байгаа. Ийм одоо 2233 жилийн бүх түүхийг ингээд ярих юм бол яагаад байхгүй энэ дүр төрх бол харагдана гэж. Тэгээд хоёрдугаар захирал маань морж. За нэг моржтой учраас энэ морж жилийн бас гартуулч юм гэж танайхан бодсон байна. За дээрэс нь угаасаа энэ морьтой баатар маань манлайлагч үүдэг. За энэ ингээ юу ир хүнтэй айлт гэрт ингээд байж байгаа бол асар их одоо юу гэдэг амжилт бүтээ ир төрөв нэр хүнд асар их одоо олон зүйлсийг бодж өгөх юм шүү. За ингээд энэ хэмжиг хийгээд 23 оны 2 сарын 15-наас тэгэхээр яг нь эдгээр ингээд богино хугацаанд ажилласан мэт нэг санагдж байгаа боловч энэ яг энэ ажиллах хугацаанд энэ цаасны төвлөрсөн арга хэмжээ төвөөрөд байгуулах системийн шинжилгээг хийлээ, техник том төхөөрөмжийн шинжилгэүүдийг хийлээ. За мөн одоо програм хангалтын шинжилгээг хийлээ.
Мөн менежментэндээ бол баггүй хэмжээний өөрчлөлтүүдийг реформуудыг хийсэн. Захимжуулах үйл ажиллагааг бол бид түүчээр хийж байгаа. Өнөөдөр 1995 хугацааны Нобелийн ашигыг өвлүүлэх энэ процесс маань одоо засан газар тогтоол гараад өнөө манай 6 сарын 1-ээс хэрэгжиж байна. Энэ дээр бол одоо үн цасны хөлбөрсөн хад хэмжээтэй захимжуулах үйл ажиллагааг бол түүчилж хийсэн. Төрийн байгууллагуудаа түүчил. Ингэснээрээ иргэдийг олон дахин нааш цааш нь явуулахгүй төрийн үйлчлэгээ хүндрэлж хэрэгдэлгүй хүргэх ийм одоо нөхцөл болцоо гарч өгсөн. Яг манай нөгөө захимжуулсан юун дээр чинь системэн дээр төрийн байгууллагууд шаблондоо яг тийм захимжуултыг одоо хийж байна. Тэгэхээр зөв энэ юу харуулж байгааг нь үнцаасны төвлөрсөн хадгаламжийн төв гэдэг байгууллага энэ захимжуулах захин Монгол хөтөлбөр захин үндэстний хөтөлбөрийг бас нэлээд одоо төвчилж явж байгаа ийм байгууллага болохоор одоо манай их сайхан захирлын хүмүүс орон суугчид хэрэгжүүлсэн бодлого бас заримдаа бас менежер банктай юм энэ бүгд маань одоо нөлөөсөө гэж үзэж учраас ингээд энэ сайхан илүү тусах юм захирлаар тавьж байна. Ингэж бодож бэлдсэн сүмний Ижан багтчих байгаа гэсэн. шаад бэлдэх бас Асуулсаа дараа жоо тэгээд баярлаа. захирлаа болон зурлаалаа танаа гэр бүлд хамгийн сайн хүссэн өрөө цааш дээр ажил хийсэн өндөр амжилт гаргаасаа гэж ингэж өрөөж байгаа шүү. Баярлалаа. Энэ амарсан даргын гэргийн говьтай ингээ алтаа сумын яриа. Наран гэж юм байна. Төрийн өмчийн болон зохицуулсан надрын өмчийн ашиглалтын эцсийн дарга. Одоо ингээд Монгол улсын хэмжээнд байгаа төрийн өмчийг одоо нэг ашиглалт хамгаалтыг хариуцсан юм байна. Энэ бол гурван одоо миний ажиллаж байсан 3 жил тэр хүний одоо нэг нүүрнээс аюул их байсан шүү. Баярлалаа шүү. Тэгээ их зүйл дамжиж хийлээ. Би бол энд ингээд урж явчихрээ урын дуудыг гэсэн чинь таньгүй ингээд яхаж бас тав надад тийм яа. Тав наа дамжиж хийлээ. Ер нь ямарваа нэгэн үйл ажиллагаа явахдаа зайлшгүй одоо хин нэгнийг гэдэг юм уу ямарваа нэг юмны дэмжлэгээр л явдаг. Тэрнээс ш өөрөө бие даагаад ингээд бие чаддаг үтээдэг гэдээ явуулдаг хизээш тийм байна. Заашгүй нэг хамтын ажиллагаа багаар ажиллах одоо тийм явчаач. Ер нь цаашдаа нэг усг орж тэгж өгчих юм байлаа шүү дээ. За баярлалаа. За манайх хийж байгаа юм. Анахо морд багширсан уян дээр ортын доо нартай онжно сүн сондрохгүй нарын дээр сүүн хадаг тайроо дөргөндөө Таха. Тэр нэг шатсыг гэрээ яг удаа барьж